Хөрөнгө оруулалтын урсгал Хятад руу чиглэж байна. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын инфляцийн мэдээ зарлагдаж, шинжээчдийн хүлээлтээс өндөр буюу 3% гарлаа. Үүнтэй зэрэгцэн Америкийн нэгдсэн улсын голлохын индекс болох S&P 500 өмнөх оройн дээд түвшинд хүрээд байна. Үүний зэрэгцээ алтны ханш ч гэсэн бүх цаг үеийн дээд ханшаа эвдэн өндөр өсөлттэй байлаа. Харин Хятадын дарга Ши Жинпин технологийн компаниудынхаа акулуудыг дуудан эдийн засгаа сэргээх болон цаашдын дотоодын компаниудын өсөлтийг дэмжих бодлогыг тэдгээрт даалгаж өглөө. Эдгээр дуудсан эрхмүүдийн дунд Alibaba компани үүсгэн байгуулагч Джек Ма багтсан бөгөөд түүний бодлого болон технологийн компаниудын бодлого хэрэгжүүлэлт цаашид ямар үр дүнг үзүүлэх нь хүлээлтэнд ороод байна. Мөн үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын чип үйлдвэрлэгч Intel компаниг TSM болон Broadcom компаниуд хувааж авах хэлэлцээр өнгөрсөн 7 хоногт өрнөлөө. За үүнд Америкийн нэгдсэн улсаас одоогоор хараахан мэдээлэл хийгээгүй байна. Америкийн нэгдсэн улс мэдээж үндэсний аюулгүй байдлаа аврах болон цорын ганц чип үйлдвэрлэгч компаниа аварч авч үлдэх нь тодорхой юм а. Хятадын технологийн компаниуд өндөр өсөлттэй байгаа энэ үед зах зээлийн талаарх төлөв байдлыг хэрвээ та авахыг хүсвэл энэ доор харагдаж байгаа манай 7 хоногийн томьтой танилцаарай.